Дурсамжтай хүч нэвтрүүлэг эхэлж байна. Он цаг урсан өнгөрөвч олон сайхан дурсамжийг хүмүүний амьдралд үлдээж байдаг. Дурсамжтай хүч нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид бол Монголын үндэсний олон нийтийн телевизийн Алтан сав мөрөгт хадгалагдаж байдаг олон дурсамжийн эзэд байдаг. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээ эхлүүлж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн хамгийн ихний урилгыг авч хүрэлцээрсэн хүн бол Өөртөө хамтлагийн дуучин Шинэ Баяр байна. За, орой минь хүргэе. Орой минь дээ. За. Дурсамжтай үчи минь хүргэе. Наадмын минь хүргэе. За, бас ингээс танд бас наадмын минь хүргэе. Бас телевиз үзэн суугаа нийт сайхан Монголын ард түмэндээ бас бүгдэнд сайхан баяр наадмын минь хүргэе. Аа. За, манай одоо дурсамжтай үч нэвтрүүлэг бол мэдээж Монголын үндэсний олон нийтийн телевизийн Алтан сав мөрөгтэй холбоотойгоор бэлтгэгддэг ийм нэвтрүүлэг. Тэгээд харьцангуй залуу өрөн бүтээлч гэхэд өөрийн чинь бас бичлэг хадгалагдаж байдаг юм байна. Тэгээд залуу үеийн бас төлөөлөл болгож одоо наадмын дугааруудтай өөрийг чинь өөрж оролцуулсан юм аа. За одоо яг ямар одоо бичлэг байгаа юм бол гэдгийг хоёулаа хамт үзээд ярилцах уу. За тэгье. За санаж. Яста санаанд байхгүй бичлэг байна. Өөрөө хамаг юм л одоо яг санаанд орж би яг ийм бичлэг гарна гэж яста бодсонгүй. Яг би нөгөө хүүхэд байсан зөндөө бичлэг надад бас байдаг. Тэгээд энэ бол үнэхээр санаанд байсангүй. Тэгээд Монгол Улсын гавьяат багш Галманд багш намайг Монголын хүүхдийн ордны багш Ганчимэг багш дээр яг хөтөлж аваачаад. Тэгээд за энэ хүүхдийг одоо хоёулаа дуучин болгоё гэд. Тэг яг Ганчимэг багш дээр галаа багш. Яг хүлээл гэж өгөөд. Тэгээд төд удаагүй байжсэн энэ дууг дуулаад энэ телевизийн бичлэгт яг одоо орсон. Миний бас яг л анхны бичлэг байна тийм. Ийм гялалцдаг хувцсыг яг ээж маань явж яг оюулсан. Тэгээ би бүр яг одоо бүр ингэ саасан бүр стоног. Тэгээ яг энэ 600-д хамгийн анх байжсэн. Тэгэл амар олон нөө шинэ жилийн номерууд ингэ бичүүлж байгаа болохоор амар олон хүүхдүүд бичүүлэн тэгэл хүлээгээд энэ чинь баг 2 или 3 хоногийн. За. Тэгэл өглөөрэл шүн ингээл баг эндээ унтаал. Тэгэл манай хүүхдийн бичлэг үз ер нь дөгч байгаа шүү тэгэл болоогүй явал болвол тэгэл дөгч байгаа шүү гэл тэгэл яг энд хонжсэн яг энэ 600-д хоноол те яг энэ хүүхдийн ордны яг манай найзууд ингээд бүгдээрээ ингээд яг л манай цоглог студийн хүүхдүүд ч байна те манай хүүхдийн ордны найзууд ч байна ингээд ястой гоё дурсамжтай ястой нөгөө дурсамжтай үдс гэдэг чинь яг л байдаг юм байна. Огш байгаа чи бүр харин тийм юм те. Бичлэгтэй холбоотой гоё дурсамж гарч ирж байна л да. Тэр одоо хүүхдийн дууны мастер болсон тэр мундаг одоо Галманд багш өөрийг чинь ер нь анх яаж олж аваад тэгээд Ганчимэг багшд ингэж хүлээлгэж өгөө. Тий зүгээр би 50-р дуу сургуульд эхлээд сурдаг байсан. Галаа багшийн яг тий тэгээд загдын түмж оруулга манай анги дээр нэг өдөр орж ирэхгүй галаа багш таамд. Тэгээд би өөрөөгөө сэтгүүлийн дуу дуулах хүүхд хайж ийн гэд. Тэгээд гэсэн манай ангийнхан донд орж ирэл галаа багш. За ингээд түмээ ингээд чи могоон чуулганд орж ирлээ шүү гэд. Манай ангийнхаа могоо жилтэй. Тэгээд гэсэн чинь түмээ ах тийм үү гэл. За тэгвэл одоо энэ могоон чуулганаас нэг могоог сонгондоо гэл. Тэгээ манай ангийн 2 хүүхд үзүр төрөндөө шавхарвоо. За. Манай ангийн чагнаад орж игээд байна. Тэгээд битээр. Тэгээд одоо юу намайг тэгж дуудаж юу тэгж хэлүүлсэн. За танилцъя гэд. Түмэн жаргал бай. Хин гэдэг өгсөн чи би найдангийн атар дэж Шинэ Баяр гэд. Өвөөгөө аавынхаа нэртэй хэлээд өөрийнхөө нэрийг хэлчихэж байгаа.
За. Ер нь бол тэгээд арын халдсан гэсэн үг. Тэгээд оноо авсан. Ерөөсөө тий. Тэгээ яагаад тэгсэн бэ гэхээр загдгаа манай өвөө хоёр одоо сайхалтай айлууд. Төмөн жаргалгаа болон төмөн жаргалгын дүү отхон загдын отхон гэдэг ах маань манай аав тэр хоёр багын найзууд. За тэгээ өөрийгөө таниулаад байна. Одоо би өөрийгөө шууд тэгэж одоо таниулж штэ тий. Найдангийн атар дээж шинэ баяраа гэдэг чи одоо. Найдангой одоо ач шүүл гэж тий. Тэгсэн чинь хөөш эн чи юу эн чи манай хүн байж штэ. За энэ хүрээд дуулуулна гэд тэгээ ангийнхаа хөөхтэй айгу муухай бийжсэн штэ би. Галаа огш за гэд тэгээ төмөх галаа огш хоёр намайг анхны клипийг минь хийлгээд тэгээд галаа огш намайг яг хөтлөөд ганчмыг огш дээр хөргөж өгөөд за тэгээд ерөөсөө багшаас багшийн гар дамжсан. Тэгээ ганчмыг огшоос яг хүүхдийн ордон дээр байж байгаа л нэг тэмцээнд орсон туул огш, ерөө огш, бүтэд огш гурав нэг дуулах хөвгөө тэмцээн шүүгээд. Тэгээ тэрэн дээр би бас нэг 2 дугаар хайрч илүү эзлээд. Тэгээ за чи ер нь манай хөгжим бүжигт юу ор? Одоо дуулаачийн юунд байгаа чи манад ор гэд. Тэгээ хөгжим бүжиг рүү шууд одоо дуулаачийн ангид нь элсэж ороод. Тэгэл Монгол улсын ардын жүжигчин Жаргал сайхан гэдэг одоо алдарт хүний шав болоод тэгэл баг отхон шавнах тийм үү? Ер нь отхон. Тий. Тэгэл одоо миний доор 1-2 дүүл байгаа. За тэгэл бусдаар бол тэгэл ястаа нөгөө багшаас багшийн гар дамжиж ингэж явсаар гал тий. Тэгэл одоо дивэрсэн байна. Дандаа мундаг сайхан багш нарын гар дамжсыг хацтай юм байна. Тий. Өнөөдөр би одоо ингэж жишээлбэл энэ бичлэгийг одоо ингээд яг миний хүүхэд нас гэхээр бас айгуу дурсамжтай өнгөрсөн байна тийм ээ. Хүүхэд нас. Тэгэхээр энэ их дурсамжийг минь бүтээсэн тэр мундаг хүмүүстэй бүгдэнд нь бас баярлалаа гэж хэлмээр байдаг. Одоо ганчмыг огштой бол би ялангуяа бас маш их баярлж авдаг. Тэгээ одоо байнгын холбоотой. Тэгээд багш ой шинэ инглиш үү тэгэл за багшаа би зохицуулна би болгоно гэдэг одоо тий багштайгаа байнгын холбоотой. Тэгээ өнөөдөр бас ингээд бүгдэнд нь бас баярлалаа гэж хэлмээр байна. Дээ. За миний мөртлүүлээ. Чү. Үхээ. Замын төрөөс аксел яваад. Шинэгийн аксел холч гэлзэж авна хөө. Оттой байна. Мундаг байна шинэж. За энэ жилийн түрүү магнаа болсон аксел хулаа мэлаагаад нэг 90 айлтяа. Бахадам хяхан цэцгэн байна хөө. Баяр намын сарда дэлгэрэн бицтэй хөө. Багийн жаахан рашмаяко барагичин харам байсан сонако барагичин харам байсан сонако. Тэгэхээр нөгөө шинэ болоод ер нь одоо тухайн үеийн хүүхдийн ордон бол үндэсний олон нийтийн телевизийн хүүхдийн редакцтэй их нэгт холбоотой ажилладаг байсан. Тэрнээс маш олон дуучид, уран бүтээлчид гарсан. Тэгээ та нарын нөгөө 100 ингээл гой цэцэг ногоотой газар очиод дуулдаг кино концертууд өвөл болохоор цасан дээр ингээл гой Монгол хувцас өмсөөл ингээл дуулдаг. Ийм гой одоо бичлэгүүд бол их хамгийн азтай нь хадгалагдаж үлдсэн юм байна. Харин тэгээ би одоо би хар нялхаараа үндэсний албан фонд орцоо тий. Тэгээд ингээд сууж иргээд. Тэгээд манай хүүхдийн редакцийн Сүхбай ах манай зурлаач Нямка ах тий. Тэгээд бид нар ч ерөөсөө яг тийм ах дүүнэр шиг аав хүүхдүүд шиг тэгэл ялангуяа нөгөө Сүхбай ах ч өндөр бүдөө би бас өндөр бүдөө. Тэгээд бас нэг юм өндөр бүдөө нөхрөө ингээ гурван ингээ зогсоосон бүр зурагч байдаг тий. Тэгээ бүр их гоё тийм. Тэгэл энэ бидний хүүхд насны юм нандин дурсамжийг бас ингэж Алтан фондонд үлдээсэн одоо энэ сэтгэлтэй мундаг хүмүүстэй бүгдэнд нь бас баярлаа гэж хэлмээр байна. Өөртөө хамтлагийн одоо шинэ гэдгээр хүмүүс сайн мэднэ. Тэгэхээр яг өөртөө хамтлаг байгуулагдсан он ер нь тэр одоо хамтлаг бий болох шалтгаан нь ер нь юу байсан бэ? Анх 5 л байсан. Тий, хөгжим бүжгийн коллежид 2005 онд илсэн ороод тэгээд 2010 онд төгссөн нэг ангийн оюутнууд. За тэгээд бид нар бол хамтлаг байгуулахаас өмнө нөгөө нэг юм оюутан цагийн нөхөд гэж үүдэг чинь нөхөрлөл одоо тий сайн муугаа үүсцэн тий нэгнийхээ жаргал зовлон мэддэг тийм найзууд 2009 оны 9 сарын 21-нд манай хамтлагийн Ганбаатар төрс өдрөөрөө за найзуудаа гэдэг бид нар төрс өдөр тэмдэглээ сууж байгаа ш. Тэгээд гэсэн чинь за найзуудаа нэг санал байна гэдэг. Ер нь та нар одоо төгсөөд яа гэж бодож гин тий юу хий гэж бодож гин. Одоо бол бүгд энийг ярих цаг болсон гэдэг. За яасан бэ юу болсон бэ юу сериосны юм яриад эхлэв төрс өдрөө тэмдэглэе л да гэдэг чинь үгүй. Найз та нарт нэг юм санал тавих гэсэн юм. За юу вэ гэдэг чинь. Бүгдээрээ гоё хамтлаг байгуулах уу гэдэг.
гэдэг бүгдээрээ хамтлаг байгуулъя ер нь. Яг хад урд нь нөгөө дөрүүлээ энэ тийм ингээл тавуулаа мавуулаа янз бүр ингээл арга хэмжээгээр дуулаад бас тийм ингээл 5 3 төгрөг олох гол явж байгаа шүү дээ. Тэгэл ерөнхийдөө багцаа аваад за ер нь хамтлаг байгуулах зүгээр юм байна. Гамбаа май санал тавиад тэгээд нэг хэдэн миний харж үгүй яага болохгүй гэж нэрээ гоё юм шүү. Ер нь бүгдээрээ гоё хамтлагийн зарчмаар явъя. Тэгээд яг биш хүүхд байхдаа хүүхдийн ордноос хамтлаг гэж дуулаад явж байдаг байнга тийм байсан. Тэгээд ер нь хамтлагийн зарчим бол ер нь ойлгодог. Бүрд авгийг ахлагч болгоол тэгэл ингээл яг л одоо тэр 2009 оноос хойш хамтлаг. Гэхдээ нөхөрлөл бол 2005 оноос. Тэгэхээр нэгнийхээ нөгөө сайн муугаа мэдээд ингээд шигшигдээд үлдсэн нөхдүүдийгээд цаашгаа хамтлаг болоод ингээд өдийг хүртэл ингээд явж байна да. За баярлалаа. Тэгээд ганцхан бичлэг боловч их олон зүйлийг ярьж болох олон дурсамжийг сэдрээсэн ийм гоё гайхалтай цаг хугацаа байлаа. Тэгээд одоо яг энэ нэвтрүүлгийн дараагийн зочин бол бас чиний хувьд шүтэн барилгалтай хүн байгаа. Энэ бол ардын жүжигчин Чимэцээ. За багш орж ирэх нь шүү дээ тий. Тэгээд багшигаа өгтөж авах уу? За тэгээ би ч одоо ингээд багштайгаа нэг нэвтрүүлэгт ороод л одоо тий. Алтан самбарт үлдээл ингэж явж байна. За уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ бас бүгд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За манай нэвтрүүлгийн дараагийн зочин бол Монгол Улсын ардын жүжигчин Шарын Чимэцээ. За танд энэ үчи минь хүргэе. Баярлаа. Сайхан үчи минь хүргэе. За баяр наадмын минь хүргэе. Баярлаа. За баяр наадмын минь хүргэе. Баяр сайхан уу? Сайхан. За. Одоо тантай сайхан дурсамж ярьж наадах гал ингэж сууж шүү дээ. За. Тэгэхээр манай нэвтрүүлгийн нэг уламжлал байгаа юм. Үндэсний олон нийтийн
телевизийн алтан саа хөмрөгт байгаа олон одоо тэр сайхан түүхэн бичлэгүүдээс бид дээжлэн авч өнөөдөр одоо танд тусгайлан үзүүлэх гээд нэг 2 3 бичлэг бэлдсэн. За тэгээд эхний бичлэгээ хоёлаа үзээд тэгээ ярилцлагаа үргэлжлүүлье тийм үү? За. Сэдэн бол даргын 50 дөрөвдүгээр тоглоом даалгавар гарч ард түмний энэ одоо өв уламжлагдж ирсэн энэ сайхан урлагийг хөгжүүлэх зорилгоор юм одоо албан даалгавар гарч байгаа явдалд бид их баяртай байна. Манай ард түмэн их баяртай байгаа. Түмнийг яаж миний хувьд бол одоо энэ их өндөр ихтгэл найдварыг хүлээлгэж энэ сайхан алтан медаль нэр хүндийг өглөө. Инхээр би очиод бол бас хүн амтнд ард түмэнд бас энэ урлагийг хөгжүүлэх энэ сайхан байдг юм байна. Та нар одоо энэ өв уламжлагдж ирсэн энэ сайхан урлагаа суралццгаа. Тий. Ингэж л одоо зүтгэх гэж бодож байна. Ажиллана гэж бодож байна. За тэр ажил чинь их амжилт өрөөж. Тэгээ улам хоолой чинь саруу олон дуу өрөө сурч бусдыг олон дуу сургаж ийм хөтөлтөөс их ажил үсэж ирээ. За баярлалаа. Одоогоос 43 жилийн өмнөх бичлэг байна шүү дээ. Та яг л хэвээрээ ямар ч хөөрхөн, ямар ч үзэсгэлэнтэй ястай л нэг дарган охин сууж ин да. Энийг үзэхээр бас тэр үед одоо яах вэ нэг л намын үе байсан чинь тэр үед бас би хүүхэд одоо залуу мөртлөө их намчрах уу ярьж штэ. Тэ Цэдэн бол даргын бидний Цэдэн бол даргын бид бол гэжрээл сүрхий вэ штэ. Ардын язгуур урлагийн анх дугаар их наадам гэж болсон. Бүх аймагаас одоо дуучид, бүжигчид, хөгжимчид ирэхээс гадна өв соёл, эд өлгүүд ирж исэн. Энэ циркийн манежин дотор нэг одоо аймаг тусдаа юм битрэнтэй. Тэгээ тэрэн дотроо нөгөө өөрийн онцлогтой эд өлгтэй. Миний энэ өмсөж байгаа энэ төр чинь бол эд өлгийн зүйлд нь орж ирсэн шүү дээ. Би одоо хамт ингээ өмсөлцөөд ямар сайндаа өнөө улс төрийн төвчөө ирлээ үзлээл боллоо. Нөгөө аймагуудынхаа үзээд явж байхгүй юу. Тэгтэл концертны эхлэх гээд тэгээ одоо нөгөө би энэ дээлийн өмсчихсэн. Манай аймгийн музейн захиргаач даргатай байсан. Дарга нь ган төмөр гэж эмэгтэй байсан. Тэр тэгэл тайзны арлаг үүжрэл хүй над говцаа тайлгнэ гэсэн цэрэн толгор найруулагч найруулж байсан. Юу ярьж байгаа юм чинь одоо яг тоглолт эхлэх гэж байгаа говцын тайлбарлаад авч чаднаадах чи яах юм гэдэг тэгж байна. Тэгвэл чи ядахта тэрний хажууд очиод зогсож иж болохгүй юу гэж байна. Тэр өнөө шилэн битрийн хажууд нь тэгээ намайг аваа явлаа. Би очиод зогсож байлаа. Хөгжилтэйж байж дээ. Амьд нөгөө манекен болоо зогссон. Тэгсэн чинь улс төрийн төвчөө ирлээ л боллоо. Манай аймаг дээр ирлээ. Нэг л эвгүй ойрхоод одоо яана гэдэл бодоод байжалаа. Тэгтэл нэг ийм ширвэ сахалтай тэр улс төрийн төвчөөний л хүн байна да янз нь. Тэгсэн чинь ширвэ сахалтай хүн гэжсэн нь. Харин хөөрхөө үзэсгэлэн үгүй юу гэж. Тэр майдер гэж хүн байсан юм байлээ сүлд нь харж байхад. Тэгж л байлаа шүү дээ. Тэр яг тэр үеийн ёстой дурсамж бол тэрэ. Тэгээ Бадраа баг шиг сайхан үнэхээр одоо л 40 гаруй жилийн дараа яг үнэт өв байжээ гэдэг нь бол мэдэгдэж байна шүү дээ. Тийм. Тэр хүний хийж бүтээж зорж ирсэн. Үнэхээр нэрээ бүх аймагуудыг өөрөө зорж очоод бүх юмыг өөрөө шалгаруулад ингээд авчирчээсэн шүү дээ. Энэ бол орж болно. Энэ тэр ухаантай хүн гэдэг бол олон жилийн дараахыг харж идэг юм байна. Тэгэл одоо би энэ төр бол баг өнөөдөр юм шиг л олж харж жоохон өөрөө харахаар хичээд л идэг. Та тэгээд энэ одоо наадамд дуулаад алтан медаль хүртсэн байх нь шүү дээ. Тэгээд яаж дуусныг нь одоо нэг харчих байлаа. За тэг. Дархан галтын уртын дуу Магна дүүрэн Сүхбаатар аймгийн дуучин Чивцээ дуудана. Энийг шийдэж байдаг.
намраг ээжтэйгээ мартшгүй Ингэж дуулаад алтан медаль авчтэй. Хамгийн анхных нь бол 1974 онд би алтан медаль аваад тэгээд одоо тэр үед чинь шалгаруулалт болж исэн шүү дээ. Тэгж шалгараад алтан медаль авсан хүнийг одоо дуучин болгоод би тэг дуучин болж исэн. Энэ чинь 83 он. Мэргэжлийн дуучид орж исэн, бас тэр үед сайн дурын уран сайханч гэж ярьдаг байсан. Тэднэр ч орж исэн. Тэгээ энэ хуур тоглож байгаа хүн нь бол манай Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын жолооч Батүлзий гэж хүн байгаа юм. Тий. Тэр хүн шалгарч ирж исэн миний хөгжмийг тоглоод бас дарингийн морины явдлууд гэж их олон сайхан морины явдал биш үү? Хуучин одоо манай энэ Миндоёгийн аав тоглодог байсан зарим нь одоо ер нь ихэнхийн ер нь баг бүгдийн болвол Саарл гэж хүн байсан, Сохор Саарл гэж. Тэр хүнтэй би бас дуулж явсан. Одоо морин хууртай дуулж байсан. Дурсамжтай энэ ёстой дурсамжтай юм байгаа нь тэр үед энэ чинь одоогийнхтай адилхан ингээд хан ман тавьчихдаггүй тийм байсан шүү дээ. Зөвхөн зураг ийм одоо цаас нь даавн дээр ингээд өөний мөн тоон зурчихсан. Тэр нь бол кино үйлдвэр дээр очиж авчихсан. Тэр үнийг Бадраа багш өөрөө дагуулж очиод олон хүн байна өө бүгдийг тэгээд аваачиж дуулуулж ингэж үлдээж байна шүү дээ. Ёстой сонин сайхан санагдж байна. Одоо танд үзүүлэх гэж байгаа бичлэгийг бас олон бичлэгүүд дотор сонгож аваад тэгээ танд бас сонирхолтой авах болов гэд бэлдсэн. Тэнгэрийн эзэн энэ өршөөгийн дээд байж тээ. Тэр үе. Салгач яндгач олгоорой. Салгач яндгач бодоорой. Төрөний нөгөө бит хоёрын үзсэн бичлэг 83 оных. Энэ бичлэг 94 оных. Тэгэхээр ахаад нэг 10 жил өнгөрөхөд тий 10 жилийн дараа болж штеп ч тоо. Энэ үед та ямар амжилттай байв? Нэг 10 жил өнгөрөхөд таны одоо уран бүтээлийн карьер гэж ярддаг бид нар амжилттай ямар болцсон байсан уу юу? За энэ бас их сонин сайхан санагдж байна. Мөн чин зөрөг минь энэ дууг хийж өгсөн. Намайг нөө хамгийн анхан богино дуу дуунда зохиолын дуу дуулуулсан хүн чинь чин зөрөг. Тэгээ тэр тухай манай Саруул буян бидний залуу бид үеийн улсуу залуу байсан. Тэгтээ Саруул буян 1980 хэдэн оны сони бэ ардын эрх сонин дээр Чимэцэг бусад дуучдаас дохой өндөр болгож өгсөн дуу бол зүүдний говь гэж бичсэн байсан. Тий. Тэр бол үнэхээр намайг бас ийм зохиолын дуу дуулж болох юм байна гэдгийг нээж өгсөн хүн нь чин зөрөг, нээж өгсөн дуу нь бол зүүдний говь. Ийм юм байна. Тэгээд гэхмэт ийм дуунуудыг дуулчихад байж яснаас чин зөрөгийн хизээний одоо нөгөө бэрийн өглөө энтер гэдэл таны гоё дуунууд хизээний дуунуудаа дуулуулна. Энэ бол тэр тэднэрээс хойш өгсөн дуу байна. Үгийг нь бол Додной гэж хүн бичсэн юм байна лээ. Додной гэж одоо дарханд байсан бахад энэ дархны гурил мөрлийн үйлдвэрийн хавцаа тийм хүнсний үйлдвэрийн хавцаа дарга байсан баха тэр хүн. Чимэцэгээр энэ дуу дуулуулад өгөө гэж хэлсэн юм байна. Тэгвэл би чамд авдар арих өгнө гэсэн юм байна. Тэгтэл өнөөх яах вэ? Тгийгээ би чаднагээд авчаа. Тэгтэл нэг өглөө уцж байна. Би ахын банд байж байсан ахын уцаар дуудаж байна. Тэгэл одоо өнөөх чинь гэж би одоо ийм өрөнд орчход байна.
чи намайг аварч үзгэн. Хөөх юм уу ээж нь нэг сайхан тарган шар эр өхөр тэрүүгээрээ нэг төгөлдөр хуур авч өглөө гэж байсан. Тэрэн дээрээ суугаад намайг бол энийгээ дуулуулсан. Мань хүн өөрөө ёстой хөөхөн дуулдаг. Тийм. Ёстой хөөхөн дуулдаг. Энийг ч бол одоо тэр хүнд өрөнд баригдсан даач тэгсэн үү, сэтгэл санаа жоохон явдалтайж байсан уу, жигтэйхэн дуулсан юм байгаа юм. Тэр бүр танд ингээ үлдчихэж. Тэгээ би шууд нэг дуулаад автсан юм байгаа юм. Тэгэл очиод хэдүүлээ оройн. Тэр өнөө хөгжимчдэд шууд аваачингуудаа нотын тавьж өгөөд би үгээ бариад чин зөрг хажууд суугаад ингээд л дуулсан. Ийм сонин сайхан дуу одоо мөн айзаага эвгүй шиг ярьсан бол уучлаарай. Яг үнэндээ л энэ шил архины л дуу болцсон юм байгаа юм. Тэгээд одоо энэ 6 зүгийн студид яг бичүүлж исэн бичлэг байна. Тэгээд энэ 94 оноос хойш өнөөдрийг хүртэл хичнээн жил өнгөрөв. Тэгэд ингээ бодохоор хүний амьдрал бол их баялаг сайхан өнгөрч болох юм гэж ингэж бодож сууж шүү. Тий. Би 1993 онд Улаанбаатарт ирсэн штэ. Тэр үед чинь дорж гэж чуулган дарга байсан. Намайг чуулгатаа аав гэж тэр үед соёлын яамны сайд одоо энэ намбрын инквайр байсан. Тэгээд дорж гэдэг хүнийг дуудаж ирээд чимэцэг чуулгатаа аав. Хоёр өрөө байр өг гэж хэлсэн. Тэгтэл би хөдөөний хүн яах вэ? Чуулгат ас цогтаагаад хүний хувь тавилан гэж өөрдөө. Тэгээд морин хуурын чуулгыг хүн амьдрах байр үтэй хэл тоглох байр байхгүй тийм чуулгыг сонгоод өөр орчихсон. Тэгтээ би алдаагүй. Сайхан тэр залуу хүүхдүүдийн дотор ажиллаад миний сэтгэл зүй залуу сайхан байлаа. Залуу сайхан хүмүүсийн дунд уран бүтээл гархан сайхан, сонин сайхан ийм байлаа. Ер нь бол миний уран бүтээлийн зам бол үндэ сайхан зам гэж би боддог юм аа. Энэ зуур бол олон сайхан бүтээлүүдийг хийжээ. Үнэхээр дурсамжтай. Тэгээд хамгийн сайхан дурсамжтай зүйлүүдийг маань олж гаргасан байна. Та түрүүн хэллээ зүудний говь бол одоо чимэцээ гэдэг дуушныг бусад дуучдаас нэг тохоо илүү бас болгож өгсөн дуу гэд нийтийн дуу дуулахын хувьд. Тэгэхээр та сая зүудний говь дууга зуны манлай дуучинтай харин бурхан тоглолтын тайзан дээр дууллаа. Тэндээс та яг бас нэг шинэ мэдрэмж авсан баха. Би дөнгөж шилжиж ирчихэд байсан 93 уу 1993 он юм уу 94 он юм. Сараа анхныхаа тоглолтыг хийх гээд. Тэгээ зүудний говийг дуулна гэв. Тэр бас их жудагтай хүүхэд над хэлээд таны зүудний говийг би дуулах гэсэн ингээд хөөхөн хүүхэд залуу хүүхэд юм чи ийм говийн элсний өнгөтэй костюм хийлгэсэн гэ. Тэр мэтээгээ үзүүлж байгаа надаа болов гэж. Тэгэж тэр өөрөө анхан зүудний говийг дуулсан юм. Өөр ганцаараа дуулсан юм. За тэгтэл хотод ирсний дараа нэг төрийн концертн дээр Сараа тэр дуулсан юм. Сараа октав доогуур дуулаад би октав дээгүүр дуулаад тэгсэн. Тэгээд л мартагдсан байхгүй бид хоёрын тэр уран бүтээл ер нь тгий гэж бодсон ч бай. Тэгтэл харин сая Сараа маань 40 жилийн ойдоо аваачаад яг тэгээд дуулуулсан чи бүр хараа бүр Сараагийн нөгөө жоохон байсан ч бодогдоод миний залуу байсан ч бодогдоод тэр чихтэйхэн тийм залуу цагийнхаа уран бүтээлийг сэргийгээд дуулах хичнээн сайхан юм бэ гэж бодсон шүү дээ би. Таны тухай, таны одоо энэ амьдралын олон сайхан дурсамжуудыг нэг нэвтрүүлгээр бас яриулж бол чадамгүй юм. Гэтэ бид нар өнөөдөр үндэсний олон нийтийн телевизийн Алтан сав өмөрөгт байдаг таны бичлэгүүдээс зөвхөн 3-ыг нь шил сонгож үзэгчтэй болоод танд бас ингэ сонирхуулж өнөөдрийн нэвтрүүлгээ хийлээ. За баярлалаа танд. Их баярлалаа. Яасан сайхан дурсамж вэ? Ястай их баярлалаа. За танд амьдралын хамгийн сайхан бүхнийг хүсье.
намайг